Сайн бацгаана уу? Би та бүхэндээ Boy WS 694655 буюу Hansa брендийн цагаан өнгийн хагас уурын ажиллагаатай шаршуугны ажиллагааг танилцуулах гэж байна. За энэ хүү шаршуугны хувьд нийтдээ 12 төрлийн горимтой 50-аас 250 Цельс хүртэл хальттай soft system буюу хагас уурын ажиллагаатай бүтээгдэхүүн байна. За бүтээгдэхүүнийг ажилуулахын тулд эхлээд цагийн тохиргоогоо тааруулах байгаа. Цагийн тохиргоогоо тааруулахын тулд одоо анивч байгаа хоёр төрлийн хоёр таншаа харсан суман дээр зэрэг дараад анивчж байгаа хэсгийн зогсооно. За тэгээд сумаараа дээш доошоо гүйлгээд цагаад гэрийн ханныхаа цагтай тохируулах байгаа. За ингээд бодлын менюн дээр дарснаар тохируулсан цаг нь тохирно. За энэ хүү бүтээгдэхүүн нь болохоор нийтдээ 77 литрийн багтаамжтай 6 замтай гүнзгий хавцгай 2 листтэй сараалчин твштэй. За мөн сэнстэй гэрэлтэй ил гал дээр шарсан юм шиг гэрэлдээ шарах боломжтой, гадаргуу нь гоё шаржигнсан болох боломжтой гэсэн үг. За хаалган дээрээ анхны мэдлэгийн хоолны заавартай. Зааврын дагуу зурган менюг та харж агаад энэ дээр байрлах гарац, цаг, меню гэсэн 3 төрөл дээрээ тохиргоо өгж байршуулснаар бүтээгдэхүүн болцсон болно гэсэн үг. За энэхүү бүтээгдэхүүн нь болохоор 3 давхар хамгаалтын шилтэй шилэн бохирдох юм бол салгаа цэвэрлж болно. За цэвэрлэгийн тулд энэ дээр байрлаж байгаа тагийн салгаа цэвэрлжин. За мөн хаалгын нугасаар нь салгаад хөгжөөгийн тайлаад нугасаар нь салгаа цэвэрлэх боломжтой. За бүтээгдэхүүн дотроо бол 15 кг-ны даацтай аюулгүй гүйдэг замтай бүтээгдэхүүн байгаа. Шаршуугийн ажиллуулгахдаа эхлээд гормын сонголтоо тохируулах байгаа. Нийтдээ 12 төрлийн гормын сонголттой. За хаалган дээр байрлаж байгаа зурган менюны дагуу нэг гормыг сонгоно. За тэгээд дараа нь гарацаа сонгох байгаа. За гарацаа сонгоод одоо сонгогдсон хоёр товчлуураа цааш нь дараад сонголтоо баталгаажуулаад хураачих байгаа. За мөн одоо энэ шаршууг нь бол яг одоо ингээд таны өгөгдсөн гарац болон гормын дугаа ажиллагаа нь эхлээд явцсан байгаа. Өгөгдсөн гарац болон гормон дээр та сэрүүлэг тохируулах гэх юм бол хоёр тишээ харсан суман дээр зэрэг дараад сэрүүлгээ идэвхжүүлэхийн тулд менюн дээр дараад сэрүүлгийн одоо тэг гэсэн заалтан дээр сумаараа та сэрүүлэг болон минутаа өгөх боломжтой. За ингээд 55 минут дээр өгсөний дараа менюн дээрээ дарж баталгаажуулна. За ингээд менюн дээрээ солиод үзэхэд гэрийн ханны цаг нь 3 цаг 7 минутаар тохирсон, сэрүүлэг нь 54 минутаар тохирсон байна гэсэн үг. Ингээд бүтээгдэхүүн болсны дараа сэрүүлэг цаг нь болохоор сэрүүлгээр дохио өгөөд унтрах байгаа. За тэгээд энэхүү шаршуугыг та эхлээд ажиллуулахдаа 20 минут 200 градус дээр доор халах дээр байршуулад хуурай ажиллуулах байгаа. Тэгснээр үйлдвэрийн үнэрийг гаргана гэсэн үг. За бүтээгдэхүүн хийснийхээ дараа шаршуугыг яаж цэвэрлэх вэ гэхээр гүнзгий листээ хамгийн доор байршуулад доотлын түвшин дээр байршуулад 200 градус 20 минут дээр доороос халах дээр бас байршуулад 500 г ус хийх байгаа. За ингээд бүтээгдэхүүн болсны дараа энэ тэнд наалдсан одоо бохирдлыг нь арчаад авахд бэлэн твтэд гарч ирэхээр нь та арчид цэвэрлж авах боломжтой. За ингээд та бүхэндээ Hansa брендийн Boy WS 69 Hansa. Увидимся на кухне.